За юу цахан залуучууд аа. Хоёр та нарт гоё үзүүлэх гээд хэдэн сард вэ? 19 оны 5 сар байлаа. 5 сарын сүүлээр байсан баха. Тэгээд Austria Wien Backstreet Boys-ийн тоглолт болсон. DNA World Tour болсон тэрийг үзсэн. VIP билетээр үзсэн. Тэгээд ийм юу гэх юм бэ? Ийм карт өгөөд VIP суудал захиалсан хүмүүсийг ямар ч очргүйгээр тусдаа өрөөнд байлгаж агаад тэгээд тэндээ баг зэрэг идэх юм уунтай Хүлээ авалт маягийн тий. Босоо хүлээ авалт маягийн. тэгж жагаад Тэг энэ ч болохоор DNA circle гэдэг бүр хамгийн урталт нь DNA гэдэг цөөхөн идэвхтэй тий. яг тайзны урталт нь хашцаа итэл байдаг юм лээ. Тэгээ бүгдээрээ зогсцсон. Зогсоогоороо. Тэгээд яг урдалт дуулж бүжиглээл байх маягтай. Гол тайз тэгээд арын тэр нөгөө явдаг тайз хоёрынхоо яг бүр ингээд дотор нь DNA гээд тэгээд тэрнийхээ цаана болохоор зүгээр VIP нь бас өөр тусгай байгаа юм байна. Энэ болохоор бит хоёрыг бүр яг VIP DNA гэдэг билет нахгүй юу? DNA circle гэдэг дотроо юм. Хоёр тайзныхаа яг голд цөөхөн ширхэг билет гэсэн. Тэгээд эхлээд оруулаад даанч бит хоёр айгу туршлагагүйдсэн тийм мэдэхгүй утас интернет зэнэглээгүй камера авцсан байсан тий. Камер дээрээ бичлэг хийн. Нэр камер хураагаад. Мэргэжлийн камер оруулахгүйгээд. Тэгээд харамсалтай болсон утаснуудаа ерөөсөө бэлдээгүй байсан. Олигтой тэгээ утсан дээр гоё дуу бичлэг тийм зураг энэ төр авч ерөөсөө амжилттай. Backstreet Boys-ийнхэн уулзуулсан. Бүгдэнтэй нь уулзсан ш нэрээ. Тийм энэ уулзаад зураг авахуулаад тийм болсон. Тийм билет нь болохоор meet and greet багтсан байсан. Амар сэтгэл өндөр байсан тий. 10 жил тахта юу тэдний чин зурагтаар үзээд бараг дэлхий дээр тийм хүмүүс яг үнэнгээсээ байдаг ч үгүй ч би зарим дээр хэлцдэг Backstreet Boys, Spice Girls хоёрыг нэрнгээсээ би тэр хоёрыг худлаагаас зүгээр телевизээр гардаг юм байвал яах вэ гэж боддог байсан. Дараа нь VIP захиалсан хүмүүс шуудангаар ийм юм ирсэн. Энийг онгойлгож үзье. Яг юу байдгийг би тэр үдцэн л дээ хоёр ирсэн. Тэгээ зүгээр та нарт үзүүлээ. Нэг нь үзээгүйс, нэг нь задлаг байсан. Яг ийм ингээд томор харагдчихэв юм. Ийм хөө. Энэ билетний дараа тоглолтын дараа ирсэн тий шуудангаар нараа Backstreet International гэсэн тийм байна. United Kingdom гэсэн байна. За тэгээд ийм гээд ирсэн. Энийг задлж үзье. Яг дотор нь юу вэ? Танарт үзүүлээ би ч мэдчихэл байгаа л да. За. Ийм юм. Төлхөөр өсрөө. Backstreet Boys DNA гэсэн юм яасан юм. Тийм ээ. За, нэгдүгээр баатар. Яасан. Дараа нь ингэж энэ дээр ийм юм ирсэн. Энэ одоо юу юм? Үлгэж мүлгдэг юм байна. Биш үү? Хан татаж мадах юм уу? Үлгэж мүлгэх юм уу? Дээр үед чинь балкат гэл ёо балкат нь ч бараг болтдгүй байсан мэт. Тэр балкат чинь даун дээр ингэдэг болсон юм биш үү? Одоо амар. Тэгээд дахиад нэг юм уут. Энэ уут гоё. Би энэ торыг ашиглаж байсан. Нөгөө байгаа юм уу? төгсөөгч төгсөн баха. Нэг юм уут ирсэн байна. Тэгээд өөр юу байна? Энд дэр гоожул та. Үгүй нэгээр ингэж харуулж үзсэн юм биш үү? Энэ наалт юм уу? Тийм байна. Стик. Энэ ууттай адилхан юм наалт юм байна. За. 10 жилдээсэн бол одоо энэ миний ёо амар гой санагдчих байхгүй тийм ааж магаад. Яг тэр түлхүүрний ансар шиг юм баг өмднөөсөө зүгэл авч байгаа юм. За дахиад нэг юм. Отгрет юм шиг үү? Үзье. Би бас юм биш нарийн үгүй юм биш нэг. Наалт юм. За энэ хардаа нэг ийм постэр юм. Гэрит юм байна. Ил цагтл юм. Ил цагтл шиг үү те? Энэ ямар гоё зураг вэ? Тийм байна.
Backstreet Boys. Тэг яг үндэ эднэр чинь бол зүгээр зурган дээр л юм гоё болохоос биш. Амар хөшөрсөн байлээ гэж юм байлээ. Амар хард тамиг шиг зарим царайтай тий. За хард тамиг чинь магчныг мэдэхгүй байна. Тэгээ надад л Ник Кев хоёр л амар нотоос харагдсан. Ээж чи жинхэнэ кул юм байлээ тий. AJ Brian хоёр амар. Brian ч бас амар хөөрхөштэй мөлий тий. Оо за энэ хавтаа ахад нэг юм. Таулангийнх нь нөгөө нэг зүүдэг ингээд гоё зүүх юм биш тийм дээрээ. Энэ хэрэгсэн дээрээ. Энийг гэхдээ ингээд торон дээр нас зүчж болохоор юм биш үү? Хайч байгаа юм. Гоцон дээр ингээд зүцээ. Энэ дээрээ гоё юм биш. Би тэгээд зүгд явах юм. Юусоо сайн хараагүй юм биш. Ингээд гоё юм харуулад шүү дээ. Чи яагаад ингэ дээрээс нь шийдээ. Энэ юм тэмдэг байна. Йоо энэ минийг бол 10 жилд бол ёо өргөвчөндөө зүүч мүцэн явж байгаа да. Тийм шүү. Ингээд жоох нэг өвтөх юм л дээ. За. Ингээ харуулдаг хгүй. Би нэг тэгтээ бүгдийн дэлгэцээр нь бөөнөр нь оруулаагүй байсан шүү дээ дэлгэцэндээ. Шүү юм байна уу? Ахад нэг юм байна. Энэ хөлчөн дээр наадаг юм уу? Ингээд чи манай найзын царай мэрэг битээ. Тийм байна. Наалтай. Хөлчний наалтай. Сайн үзүүлсэн. Нэг нь баг наацсан уу? Юу ч хэрэглээгүй шүү. Стикер байна. Бодвол тавууд ингээд зураг багтаа. Brian, AJ, Kevin, Nick, Hobby D. Миний дуртай. Би Kevin дуртай шүү дээ. Би Hobby. Чи манай Kevin ч харин жоохон сони юм байлээ тий. Тэр үдэж тийм байсан уу? Hobby бол гоё хэвээрээ лээ. Kevin ч харин старцд юм байлээ. Brian ч харин амар хөөрхөн шүү дээ. Brian AJ хоёр л хамгийн амар гоё нээсэн тий. Cool юм шүү дээ. За ингээд дуусаа. Энэ хамгийн зүйлийнх нь. Тэгээд плед авахд болохоор одоо ингэж уулзаж зураг авахулахад тэгээд 15 минут гаргасан гэсэн байсан тий төгөө. Уулзаж пледэн дээр нь болохоор одоо meeting greet дээрээ уулзаж зураг авахулахад зориулж 15 минут бид нарт зориулна гэсэн байсан. Тэгээд тухайн үедээ би пледэн авахдаа эднэртэй 15 минут ярилцаж суuna гэж бодсон байсан. Тэгсэн чинь бүх ийм DNA плед авсан хүмүүсийн бөөнд нь оруулаад биднэрт 15 минут бөөнд нь зарцуулсан байна. 15 секунд л болсон нэг хүн дээр. Тий. Тэгээд хоёлоо ороод бүгдийг ингээд загсааж байгаа л тэгээд асуулаад гар арай л тэрвэрлдэл тэгтээ нэг амар дотн хүлээж авч моодсон тий. Тэгэн гутал ч хүн хөөрчт юм байлээ. Тэгтээ нэг олон жил од байсан болохоор сурцсан бохоо. Хүмүүстэй яаж харьцах вэ тий. Тэгэл 15 минут гэ ботцсон байсан болохоор гадаа нь очилж явахдаа заа хаста ашгүйд эхний очир авчлаа гэж амар баярлал. Ороолстой 15 минут юу бараг тухай ярих тухайгаа бодвол юу ярих вэ гэж бодож байсан уу? Тийм ярина би 10 жилээсээ бит хоёр нөхөр бит хоёр бүр ингээл хоёулаа 10 жилээсээ сонсдог байсан тухайгаа ярина гэж бодоод тэгсэн чинь бөөнөр нь оруулаа. Тэгээ бөөнөр нь оруулаад тэгэхээр ч бас нэг хаалттай тий. Хаалттай. За цуг явж байгаанууд нь цуг авч байгаагаар ороод тэгэл яг ингээл оронгууд хин хамгийн түрүүлээд хин зогссон байсан тий. Brian. Чишээс их юм бодсон. Би бол ороод WhatsApp man гэж хэлэндээ л. Тэгэл Brian шууд авирлаг найз мэз юм шиг шууд тэрж авч маавал. Хаста юу вэ гэж шоолонтой нэг тэрвэрлэлтсэн тий. Шууд юу вэ гэж тэрж авч маавал. Ээжийн шуудаас араас нь авирлаг таньдаг найзуудтайгаа уулзж байгаа шиг тэрж авч маавал. Тэгэл тэгсэн чинь Kevin амар сонь тоохгүйсэн тий. Kevin жоохон сонь бол амар дуртай гэсэн чинь намайг ерөөсөө тоохгүй шүү дээ. Kevin ч тэгээд нэг сонин яах гэдэг мэддэхгүй байгаад исэн. Гэхдээ нэг бос дуртай дургуу нэг юм тэрврээд нэг гар бариад нэг юм. За Kevin баг муулаа шүү.
Тэгсэн чинь жоохон сонир санагдсан. Тэгээд бөөнөрөө гой зураг авахулсан байдгийм. Тэр нь ихтэй угаасаа бүр цаанаасаа зохион байгуулалтаа бүгдэнд нэг зураг өгнө гэд бодсон байсан шүү ган тий. Зураг авахуулаад мэдлэл зураг авахуулаад тэгэл ерөнхийдөө хэд евро нэг авчиж байгаа юм тий ер нь. Тэгээд тайзны урталт бүгдийг хашиж зогсоол ойрхон үзэл тэгэл Азтагийнх нь утсыг авч нөгөө хэд нь өөрснөө тэгсэн тий хийгээл. Тийм тэгтэл гоё ясан тайзан яг урдаас үзэхэр ч бас амар гоё. Гоёсэн чинь бүх нөгөөний техник бүгдийг Америкаас аялан тоглолтоор явж байгаа гадрууд руугаа техникээ Америкаас ус мусаар авчирсан гээд VIP-ийнхэнд нь бас үзүүлсэн тоглолт юм. Тийм ш нэрэ тайзны арт тал нь ямар байдгүй. Тэгээ техник хэрэгсэл нь ямар байдгүй гэдэг том зааланд бүгдийг нь үзүүлээд. Тайзны ардл мартал бол тасарсан. Ерөнхийдөө зохион байгуулалт юу болдгоо тусдан тавьцсан. Энэ тэрний хувц, энэ товцоос олно гэдэг. Тэгэл тэндээс бол бас Америкийн шоу ертөнц харагдчихлээ байлаа шүү дээ. Тэр чинь техник гэж амар юм. Тэгээ бүгдийн бүх техникээ авчирна гэж хайя тий. Араас нь нөгөө нэг зураг авсан зураг мураг юу нэ тэдрийг хий та. Тэгээд нөгөө бичлэгээс нь байвал нэмэт хийж тий. Тэгээ. За нэг юм болсон юм аа. Ийм юм ирсэн юм байдгийм. За баярлалаа Бокачо.